Сайн цанаа тоохгүй нэг Канта подкастын 7 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манай дугаарын зочноор Номин and Advocates хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, Монголын олон улсын арбитрийн арбитрч хатагтай Номин Жимэх хуульч оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. За манай урилгыг хүлээн авч бидний энэ подкастт оролцож байгаад баярлалаа. За энэ урилгыг бас хүлээн авсандаа баяртай байна. За өнөөдөр бид нэр ADR буюу шүүхийн бус аргаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэр дундаа арбитр, хэлэлцээр, мөн түншлэн олон улсын гэрээ хэлэлцэл хуульч нар ямар үүрэг роолтой оролцдог тухай ярилцлага хийх болно. За эхний асуултын хувьд болохоор ADR буюу шүүхийн бус аргаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болон давуу тал шүүхээс өөр нь ямар ялгаатай байдаг тухай юу гэж боддог вэ? За бид өдөр тутмын бидний харилцаанд янз бүрийн маргаан конфликт буюу санал зөрчилдөх тийм асуудлууд гардаг. Хүн болгоны л ашиг сонирхол эсвэл хүсэл сонирхол өөр тэрнийхээ дагуу өөр нэг хүмүүстэй харьцахад ямар нэгэн байдлаар зөрчил гардаг тийм. Тэгэхээр энэ зөрчлийг эргэцүү маргаан болгоод хөлцөө маргаан болоод энийг шүүхээр шийдвэрлэх, шүүхийн бус аргаар шийдвэрлэх гэдэг хоёр арга зам байна тий. За шүүхийн бус аргаар буюу ADR гэдэг бид нар хэлж байна. Шүүхийн бус аргаар энэ дотроо өөрөө бас их олон арга байгаах. Ер нь ингээд нэг юм шугам татаад үзэхээр энийг шугамын нэг спектрумынх нь тэр нэг өнцөгт нь бол шүүхийн аргаар маргааныг хөлцөө маргааныг шийдвэрлэх тий. Энэ нь бол өөрөө заавал дагаж мөрдөх шин чанартай маш хатуу илүү тийм adversarial буюу талуудын мэтгэлцэх эсрэг тэсрэг байр суурийг тий харгалзсан тэр зарчим дээр үнэлж явдаг. Гарсан шийдвэр нь бол заавал дагаж мөрдөх шин чанартай тийм их хүчтэй юм байгаа. За нөгөө юуныхаа шугамынхаа бүр хамгийн нөгөө талд нь үзэх юм бол бид нар хилцээр хийхтэй negotiation буюу хилцэл хийх тэр арга зам байна. Хилцэл хийх нь заавал юу гэдэг нь хууль зүйн маргаан биш байж болно. Тэр нь бол худалдааны харилцааны commercial асуудлын маргаан ч юм уу тий санал зөрчилдөөнтэй байж болно. Хэцүү маргаан ч гэж болно. Энийг бид хүндлэнгийн этгээд байхгүйгээр яг нөгөө маргааны хоёр тал өөрсдөө бие рүүгээ хар сууж агаад ярилцаад өөрсдийнхөө байр суурийг бусадтай сайн ойлгуулад хилцээр хийх журмаар шийдвэрлэж байгаа арга байна тий. За энэ хилцээр хийж байгаа бол мэдээж гуравдагч хүндлэнгийн этгээд байхгүй болохоор шийдэлт хүрлээ гэхэд шийдлээсээ буцлаа гэхэд юу гэдэг хүчээр хүндлэнгийн шүүхийн ч юм уу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар заавал дагаж мөрдөх хэмжээ болгож гүйцэтгүүлэх боломжгүй. Энэ бол өөрсдийнх нь хүсэл зориг өөрсдөө шийдвэрлэж байгаа асуудал байгаа тийм. Тэгэхээр энэ шүүхийн аргаар шийдвэрлэх, шүүхийн бус аргаар шийдвэрлэлийн хамгийн нөгөө захад байгаа хилцээр хоёрын дунд бол шүүхээс гадуур хоёр маргааныг шийдвэрлэдэг бас олон янзын ингээд аргууд байна л да. За хамгийн шүүхтэй ойртож очих тэр спектрум дээр хамгийн шүүхтэй ойрхон байх тэр арга нь бол арбитр. Арбитр гэдэг маань ерөөсөө хоёр талын хүсэл зориг дээр үндэслээд өөрсдийнхөө санал хүсэл зориг нэгдсэний дагуу гурав дахь хүндлэнгийн этгээдээр хэрэг маргаанаа шийдвэрлэх тийм механизм. Энэ өөрөөсөө нөгөө private буюу хувь хүмүүсийн эсвэл хувийн тэр байгууллага төлөвлөж байгаа тэр этгээдүүдийн хоорондын хүсэл зоригдод тулгуурлаж байгаа. Тэгэхээр процессын асуудлаа бид нар бол тэр талууд өөрсдөө уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой байдаг. Тэгээд нөгөө талаар шүүхтэй юугаараа төстэй вэ гэхээр бас л нөгөө adversarial system буюу хоёр тал өөрсдийн байр суурь нь эсрэг тэсрэг байр суурьтай тэрийгээ яаж энийг зөв шийдвэрлэх вэ гэдэг гурав дахь этгээд гарч ирээд арбитрч гэдэг нь гарч ирээд шийдвэрлэж байгаа. За бас шүүхтэй нэг төстэй талны арбитраас гарч байгаа шийдвэр маань өөрөө заавал дагаж мөрдөх хэмжээ болдог. Гэтэл тохиолдолд бол энэ арбитрийн шийдвэрийг бол хүчин төгөлдөр бос тооцоолаад эсвэл гүйцэтгэхгүй байх нөхцөлтэй. Тэрнээс бол ерөнхийдөө заавал дагаж мөрдөх хэмжээ болдог. За тэр арбитраасаа бид нар нөгөө negotiation буюу нөгөө спектрум руу өвшөөд яхан ойртоод үзэх юм бол дахиад mediation буюу эвдрүүлэн зурчлах тийм conciliation буюу бас энэ аргууд байна л та. Mediation буюу эвдрүүлэн зурчлалын хувьд бол илүү талуудын байр суурийг нэгтгэж авч үзсэн. За эвдрүүлэн зурчлах гэдэг гурав дахь этгээдийг оролцуулж байгаа боловч тухайн этгээд нь бол тэр хоёр талууд хоорондоо хилцэл хийх
бие биенийг ойлгох, шийдэлт хүрэх тэр арга замыг нээж өгдөг гэдэг. Тэрнээс бол шууд хөндлөнгийн нөгөө шийдвэр гаргадаг бол тий шүүгч ч юм арбитр ч тийм гаргадаг гэхэд бол биш. Ерөнхийдөө тийм фасилитатор маягийн үүрэг гүйцэтгэдэг тийм байгаа. За тэгээд энэ илрүүлэн зурчлаас гарсан одоо шийдэл маань заавал дагаж мөрдөх шинж байдгүй. Мэдээж тэрийг одоо шүүхэд ч юм уу хандаад заавал дагаж мөрдөх хэмжээтэй шүүхийн одоо хүчин захирамжаар одоо тиймэрхүү хэмжээг олгож болдог. Тэгэхээр ингээд шүүхээс гадуур бол янз бүрийн аргаар тэр нөгөө урдч тэгээд оролцож гэнэ үү, хүсэл зоригын дагуу байна уу, эсвэл заавал дагаж мөрдөх хэмжээ үүсгэж чадчихна уу гэдгээр ингээд янз бүр байна. Тэр яагаад мэдээж ийм хэрэг юу шүүхээс гадуур хэрэг маргааныг шийдвэрлэх аргууд үүссэн бэ гэхээр мэдээж хэрэгцээ байгаад л тийм өндөрлөгтөнд хүмүүсийн амьдралд ийм хэрэгцээ байгаад л үүссэн байгаа. Жишээлх юм бол одоо нэвтрүүлэн зурчлах дээр гэр бүлийн маргаанууд бол нэлээд их очдог тийм гэр бүлийн маргааны хувьд шүүхээс шууд одоо юу гэдэг хоёр талын байр суурийг авч агаад мөнгөөс одоо тэгээд шийдвэр эрх зүйн хэмжээ үүсгэж шийдвэр гаргахаас илүү тэгээ энд бол маш олон тооны олон одоо комплекс тийм хүмүүсийн олон ихтэй ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Тэгэхээр тэрийг бол яаж хамгийн бие биендээ ашигтай байдлаар шийдвэрлэж болох вэ гэдгийг хоорондоо харилцан ярьж ойлголцож байр суурь ойлголцсны үндсэн дээр хамгийн сайн зөв шийдвэр гардаг учраас тэр медиашн буюу илрүүлэн зурчлал бол энд маш одоо үр дүнтэй байдаг гэдэг судалгаа байдаг. За арбитрийн хувьд бол ерөнхийдөө бизнесийн хэрэг маргаанууд урдан түргэн шуурхаа шийдвэрлээд өөрсдийн мэргэжлийн одоо тэр мэргэжсэн этгээдээр тухайн одоо салбарын маргааныг жишээлбэл барилгын одоо салбарт маргаан гарлаа гэж одоо нэг барилга барьтал тэр маань дефекттэй болж таарсан тий. Тэр энэ дефект нөгөө зураг төсөл дээр гарч юу структурын дефект гэнэ үү эсвэл гүйцэтгэгч нь байж юу гэл тэр нарийн имийг бол инженер хүмүүс ч юм уу барилгын ихтэй хүмүүс бас шийдвэрлэл илүү шударга одоо шийдвэр гаргах магадлал өндөр баг. Тэгэхээр ийм одоо хэрэгтэй шаардлага байгаа болохоор за мэргэжлийн 3 дахь этгээдээр түргэн шуурхаа шийдвэрлүүлээ гэсэн гэдэг арбитр гэдэг одоо маргаан шийдвэрлэх механизм маань үүссэн байгаа. Тэгэхээр яалтчгүй одоо бол дэлхийд дахинд энэ шүүхээс гадуур маргаан тэр маргааны шийдвэрлэх арга замууд нэлээд хэрэглэгдэж байгаа. Ялангуяа шүүхийн процесс нэлээд уддаг эсвэл одоо их ачаалал авчирдаг эсвэл их зардал гардаг тэр улс орны хувьд бол энэ аргууд бол нэлээд өндөр хөгжсөн байдаг. Манай Монгол улсын хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр энэ аргууд бол хөгжөөд хэрэглээд талууд бол хэрэглээд явж байгаа гэж бодож байна. Та түрүүс ярианд ярьлаа тийм ээ. Шүүхээс гадуур хэрэг маргааны хянан шийдвэрлэх дарга замуудад хамгийн одоо тийм шүүхтэй ойролцоо байгаа. Яг тэр одоо шүүхийн одоо тийм доор одоо гэх юм уу. Ийм байдлаар харах юм бол арбитр ойролцоо гэж ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр үүнтэй адилаар за хэрэг маргааныг бол за дундыг баримтч тийм ээ талууд айл хэлний мэтгцэн сонсож шийдвэрлэж байгаа арбитрч ялгаагүй шүүгч ч гэсэн ялгаагүй тэгж шийдвэрлэж байгаа. Гэхдээ энэ арбитрч хийгээд шүүгч хоёрыг гол ялгаж байгаа тэр шинжээг нь та тавьж. Шүүх гэдэг маань өөрөө төрийн тогтолцооны нэг хэсэг тийм бид нар шүүх эрх мэдэл хууль хэрэгжүүлэх тийм хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэл гэдэг байгаад энэ төрийн одоо бүтцийн яг тулгуур 3 одоо салбар юу хэсэг шүү дээ шүүх эрх мэдэл бол тэгээ энэ бол өөрөө төрийн системийн тогтолцооны нэг хэсэг гэдэг утгаараа тэнд ажиллаж байгаа шүүгч нар маань байнгын одоо тийм шүүгч гэсэн албан тушаалтай за ингээд хэрэг маргааныг шийдвэрлэдэг гэдэг утгаараа заавал дагаж мөрдөх хэмжээтэй ийм хүмүүс байгаа. Та бүхэн мэднэ ерөнхийдөө Монгол улсад ч гэсэн шүүгч нар бол хэрэг маргааны талаар олон нийтэд ярьдаггүй. За тухайн намын одоо сэтгэлээр бол бас төдийлөн одоо өөрийн зүйл бодолч гэх юм уу тэрийг бол илэрхийлээд байдаггүй энэ маань өөрөө ёс зүйн дүрмээрээ зохицуулагдаад явдаг. За арбитр гэдэг маань өөрөө түрүүн хэлсэн нөгөө талуудын хүсэл зоригийн дагуу за хоёулаа нийлж аваад энэ маргааныг яг энийг одоо мэрэгчсэн мэддэг хүнээр нь шийдвэрлүүлжээ гэдэг шийдвэрлүүлдэг арга байгаа. За энэ дотроо бол өөрөө байнгын арбитр, төр арбитр гэдэг арга байгаа. Тэгэхээр байнгын арбитр гэдэг нь бидний л одоо мэддэг нөгөө Лондонгийн олон улсын арбитрийн шүүх, Хонконгийн олон улсын арбитр, Сингапурын олон улсын арбитр, Монголын олон улсын арбитр гэдэг байгууллагууд байдаг. Ерөнхийдөө захиргааны сервис буюу үйлчлэгээ үзүүлдэг тэр арбитрийг хоёр тал арбитрийн журмаар шийдвэрлэхэд нь хэрэгтэй административ одоо үйлчлэгийг үзүүлдэг байгууллага гэсэн. Тэгээ ийм байгууллагууд бол өөрсдийн гэсэн дүрмтэй. За зарим байгууллагууд нь бол энэ байгууллагаар үйлчлүүлэх юм бол ийм арбитрч нарын мэрэгчсэн арбитрч нараар тэр маргаанаа шийдвэрлэх боломжтой гэсэн арбитрч нарын листтэй.
Бүх байгууллага бол тийм биш л дээ. Одоо жишээ нь Хонконгийн олон улсын арбитр гэх юм бол өөрийн гэсэн тийм албан ёсны лист байхгүй. Тухайн хэрэг маргаанаас шалтгаалаад тэнтэй холбоотой одоо юу гэдэг мэрэгжил мэдлэгтэй тэр улсын хуулийн мэдлэгтэй тэр этгээдийг нь арбитрчаар бас ураад оролцуулах боломжтой байдаг. За Сингапуртны олон улсын арбитрч гэдэг юм уу? Эсвэл Монголын олон улсын арбитр гэдэг нь өөрийн гэсэн бүртгэлтэй тухайсан зарим одоо тийм шалгуурыг хангасан мэрэгсэн одоо тийм арбитрч гэдэг хүмүүстэй байдаг. За энэ арбитрч нарын бол энэ бол байнгын бас нөгөө ажил бол биш тийм арбитрч маань өөрсдөө хэрэг маргаан гарлаа талууд за энэ хүнээр бид нар маргаанаа шийдвэрлүүлмээр байна гэсэн тохиолдолд тухайн хэрэг дээр арбитрчийн үүргийг гүйцэтгэдэг гэсэн. За миний хувьд бол би өөрөө зүгээр өмгөөлөгч хуульч хүн ерөнхийдөө олон улсын гэрээ хэлцэл тэр ажилтны бизнесийн хэрэгцээгээр мэргэсэн хуульч хүн. Гэхдээ олон улсын арбитрчаар бүртгэлтэй зарим хэрэг маргаандаа арбитрчаар ордог. Тэгэхээр бол энэ бол миний байнгын нөгөө шүүгч шиг байнгын одоо амт тушаал гэхээсээ илүү арбитрчийн зүгээр үүрэг ролыг тухайн хэрэг маргаан дээр л үзүүлдэг гэсэн. За ийм утгаараа нөгөө арбитрч болон шүүгчид тавигдах шаардлагууд бас харилцан адилгүй байж болох. Манай шүүгч нар бол одоо Монгол улсад бол иргэн захиргаа ирүү гэдэг гурван л юутэй салбартай тэрэн дотроо бол бас мэрэгшээд явах боломж бага. Иргэний хэрэг дээр бол бүхий төрлийн маргаан дээр шүүгчид одоо хуваарлагдах юм бол шийдэж байгаа. Арбитрч нарын хувьд бол тухайсан одоо нэг хэсгээр мэрэгшээдтэй. За би бол илүү санхүүгийн үйлчлэгтэй холбоотой банк санхүү даатгалын эрх зүйгээр мэргэжсэн хүн ийм төрлийн маргааныг илүү шийдвэрлэнэ. За зарим хүмүүс бол би барилгын инженер одоо юу гэдэг бэкграундтай. Тийм болохоор энэ төрлийн хэрэг маргаан дээр илүү оролцох юм бол илүү сайн мэдлэгтэй ч гэдэг юм тийм. Тийм байдлаар мэргэжж байгаа. Тэрийг мэргэжж байгаа болохоор ерөнхийдөө бид нар илүү сайн миний асуудлыг ойлгох болов гэдэг үгээс сонгож байгаа. За нөгөө талаар болохоор шүүгч нар бол бүгдээрээ мэргэжсэн хуульч одоо хуульч мэргэжилтэй ийм хүмүүс гэдэг хуулийн боловсрол гэж эзэмшсэн гэсэн. Тэгэхээр нөгөө талаар арбитрч бол заавал хуульч байх шаардлага байхгүй. Ерөнхийдөө харахад яаж ч хэрэг маргаан шийдвэрлэж байгаа гэдэг утгаараа арбитрчтэй ихэнх нь бол хуульч нар хуульч мэргэжилтэй хүмүүс байдаг. Гэхдээ бол яг заавал хуульч байх хэрэгтэй гэсэн шаардлага байхгүй. Олон улсад бол барилгын инженер, санхүүгийн шинжээч, бизнесийн хүмүүстэй мэргэжсэн хүмүүс өөрсдөө арбитрч болоод арбитрийг хэрэг маргаан дээр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд арбитрчаар оролцоод шийдвэрлээд явдаг. Энэ бас их том ялгаа байна. За нөгөө талаараа нөгөө хэлсэн арбитрч нар маань за хуульч байлаа гэхэд нэг өдөр би хэрэг маргаан хоёр бизнесийн хоорондын маргааныг шийдвэрлээд арбитрчийнхаа малгайг өмсөд юм шийдвэрлэдэг хүн болдог бол маргааш нь би өөрөө шүүхтэр ч юм уу арбитр дээр чамаагүй өөрөө хэрэг маргаан өмгөөлөд бас ордог. Байнгын одоо өөрийнх нь тэр тогтсон арбитрч гэдэг тэр юу ажил биш болохоор илүү уян хатан юм байдлаар ажиллах хэрэгцээтэй байдаг. За энд нь тохируулаад нөгөө арбитрчдад тавигддаг ёс зүйн дүрэн болвол бас яг арбитрийн үйл ажиллагаанд оролцож байхдаа ч гэдэг юм уу те энд нь л илүү чиглэсэн тийм одоо ёс зүйн дүрэн хэмжээ байдаг. Тэгэхээр нөгөө талаараа арбитр дээр ажиллаагүй тухайн хэрэг маргаантай хамаагүй өөр бусад асуудал эрх зүйн асуудал гэдэг маргааны талаар бол арбитрч бүртгэлтэй хуульч хүмүүс бол чөлөөтэй одоо өөрсдийнхөө саналуудыг илэрхийлээд явж байгаагаар бас онцлог болов гэж бодож байна. Дараагийн асуултын хувьд болохоор энэ ADR буюу тэр дундаа арбитр эвлэрүүлэн зуршлал хэлцээрээр өөрөө цаашдаа мэрэгший гэсэн бодолтойгоо оюутан залуус нар ямар одоо ур чадвар дээр илүү их одоо төлхөө анхаарч тэрийг сайн зүлгэх шаардлагатай таны бодлоор. За би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль дээр 2017 оны намраас юм байна. Эхлээд хэлэлцээр болон олон улсын арилжааны арбитрийн олон улсын тэмцээнд оюутнуудыгаа бэлдээд жил болгон Токио хотод зохион байгуулагддаг. Манай их хэлхүүн ч гэсэн төвжлийн маань энэ тэмцээнд Япон хэлний багийн гишүүн болж оролцоод маш өндөр амжилт үзүүлээд багаараа Япон хэл дээр хамгийн мундаг сайн хэлэлцээр хийсэн багаа шалгарсан. Улсын их сургуулийн хуулийн сургуулийн хувьд бол маш өндөр амжилт байсан. Тэгэхээр яг хуу миний хувьд бол өөрөө би эрх зүйн бакалавр Токиогийн их сургууль авсан. Тэрнээс хойш бол Токиогийн их сургуулийн магистр хавцлсан эрх зүйгээр төгсөөд дараа нь ажиллаж байгаа Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод Колумбийн их сургуулийн хуулийн сургуульд магистр хамгаалсан байгаа. Тэгээ энэ сургуулиудад гадаадд ингээд сурж харж байхад бол хэлэлцээр хийх чадвар, хэлэлцээрийн тухай семинар бол хуулийн сургуулийн бакалаврын дамжааны оюутнуудад заавал нөгөө
байдаг тий. Тэндээсээ сонгож суралцж болох тийм хичээл болж ордог. Миний хувьд ч гэсэн өөрөө бакалавртаа Токиод их сургуульд суралцж байхдаа negotiation буюу хэлцээрийн тухай семинар хичээл аваад энэтэй холбоотой ерөнхийдөө тэмцээн уралдаанд бас орж ирсэн. Тэгээ ингээ харахаар ер нь тэр үедээ яг хэлцээр гэл миний хувьд маш шинэлэг. Ерөнхийдөө хуулиар сурж байгаа оюутнуудын хувьд арбитр гэдэг юм бол за шүүхэд бид нар бас нөгөө материал гэж бодвол оюутнууд маань оролцдог байх. Шүүхэд хэрэг мэдүүлэх ерөнхийдөө тий хууль зүйн аргумент гаргаад тэрийгээ одоо бэлтгэх скиллийг ерөнхийдөө суулгаад явхад одоо шүүхэд ч явж байгаа тэр маань ерөнхийдөө арбитрч ч гэсэн хамаарад явчих болдог болохоор илүү бас нөгөө нэг төхөмтэй сурахад тий нэг иймэрхүү юм байдаг даа гэж ойлгоод идэг. Хэлцээрийн хувьд бол би ч өөрөө гэсэн сурж байхад анх бол чи яг ямар ач холбогдолтой вэ? Юу илээгээд юунаас яаж эхлэх вүлээ гэдгээ ер нь бол маш хэцүү тий. Тэгээд сураад эхлэхээр хэлцээр хийх гэдэг маань ердөө л одоо тэр хүмүүсийн их ашиг сонирхол бусадтай мэдээж дандаа харилцаанд орж байгаа. Тэрийг хамгийн зөвөр удаан хугацаанд хамгийн бие биендээ ашигтай цаашид одоо сөрөг үр дагавар багтаа гарах гэх юм уу тий. Тийм байдлаар хэлцээж шийдвэрлэх тэр л арга барилыг суулгах тийм хичээл байдаг. Тэгээ энийг бол хэлцээр гэхээр за одоо юу гэдэг машиныг 10 саяар авах уу 5 саяар авах уу гэж баргенинг буюу тий үнийн болгох хэлцээр ч гэсэн нэг төрөл нь. За хэлцээрийг бүр нарийн судлаад эхлэх юм бол ерөнхийдөө хэлцээрт яаж оролцох уу, юуг анхаарах уу гэдэг тий анализ хийх бас нэг фреймворк байгаад байгаа тий. Тэгээд тэрнийхээ дагуу хувь хүний ч гэсэн өөрийн зан чанар маш энэ дээр бас гарч ирнэ. Хүн болгон өөрсдөө юмыг хүлээж авч байгаа юмд хандах хандлага нь конфликтэд хандах хандлагууд нь өөр байдаг. Тэгэхээр тэрэндээ тохируулаад бусад хүн ч гэсэн өөр байдаг юм чинь тэрийг нь яаж бид нар анзаарч одоо өөрсдийнхөө тэр хувь хүн гэхээсээ илүү бол асуудал маань юу юм энэ дээр яаж хандж байгаа гэдгийг ойлгоод хамтын сайн шийдэлт өгөх вэ гэдэг арга барилыг сургадаг одоо тийм юм байна. Тэгээ миний бодлоор бол бид нар хуульчлуулаад ажил дээр гарахад ч гэсэн энэ хэлцээр хийх чадвар бол маш чухал гэдэг. Олон улсын гэрээ хэлцээр дээр ажиллахад ч гэсэн мэдээж гэрээ хэлцээр дээр бид нар negotiation хийн, гэрээний хэлцээр хийн, бизнесийн ч одоо нөгөө нэг зарим тохиолдолд шийдэл олох гэж хэлцээр хийн, мөнгөлөгчдрийн хувьд ч гэсэн хэрэг маргаан дундаас нь эвдэрч гэдэг юм уу тэн дээр хэлцээр хийх тэр одоо нөгөө чадвар бас байх хэрэгтэй. Тэгэхээр хуульч нарын хувьд яалтчгүй нь бол маш чухал байх хэрэгтэй ур чадвар байх гэж боддог. Энийг одоо сурахын тулд миний бодлоо хамгийн чухал нь бол ерөөсөө нэгдүгээрт бол мэдээж эхний шатны бид нар онлайн гэх юм уу те ямар одоо фреймворкоор бид нар бодох хэрэгтэй хэлцээр гэдэг чинь юу юм ашиг сонирхлыг яаж бид нар одоо томруулж болох вэ те яаж нийцүүлж болох вэ гэдэг тэр үндсэн юмаа бол мэдээж уншаад сураад авах хэрэгтэй. Тэрнээс хойш бол хэлцээр бодол ердөө бэлтгэл тэгээд дадлага амьдрал дээр бид нар тэрийгэ өөрсдөө хэрэгжүүлээд өөрөөсөө тэр хэрэгжүүлээд практик дээр хэрэгжүүлээд би ерөнхийдөө хэлцээр ямар хөө байдлаар оролцдог юм би илүү одоо хаард хүчтэй оролцдог юм уу суул байна уу тэрийгэ мэднэ бусад хүмүүсийн интеракшн дээр би өөрөө ямар байгаагаа мэднэ тэр энэ бол ерөөсөө яг л практик хийжээж сайжирдаг юм гэж би боддог. Тэр оюутнуудын хувьд бол мэдээж анхан шатны тэр мэдлэгийг бол хичээлийн байдлаар юм уу за өөрсдөө хэрэг өсөж ивэл одоо бас Монгол дээр их орчуулагдаж гардаг болсон байна. Сураад авах хэрэгтэй. Тэгээд энийхээ дагуу ерөөсөө банк практик хийх амьдрал дээрээ ч одоо юу гэдэг аав ээжтэйгээ найз охинтойгоо найзтайгаа хүртэл янз бүрийн юм дээр negotiation хийх хэрэг болно шүү дээ. Энэ дээрээ л ерөөсөө тест хийгээл практик хийгээл тэгэл үзэж байх хэрэгтэй. Тэгжээч тэр нь сайжрна гэж би бол хувьдаа бодож байна. За баярлалаа. Тэгэхээр миний хувьд бол маш сонирхолтой бөгөөд маш давуу талтай санагдаад байна. Хуульчны хувьд тань надад арбитрчаар ажиллаад давхар ингээд одоо хууль зүйн өмгөөлөлийг яваад байна гэж. Миний хувьд за арбитрч гэхэр чинь ерөнхийдөө бол яг шүүхийн хувьд бол бараг шүүхчл гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг ингээд байр суурийг харах юм бол арбитрийн байгууллага дотор байгаа нэг ил шүүгчүүд арбитрч гэдэг юм байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэхээр арбитрчаар ажиллаад тэгээд өмгөөлөгчөөр ажиллахад ямар илүү давуу талуудыг нээж өгсөн боо давхар арбитрчаар ажиллах гэдэг юм их тавих гэдэг. За миний хувьд бол арбитртай яг холбогдсонуудад би анх бол арбитрийн хэрэг маргаануудад гэж олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан. Тэрнийхээ дагуу олон улсын арбитрийн маргаануудад дандаа нөгөө өмгөөлөгч талтай талуудын өмгөөлөгч тал болоод тэгээд одоо нөгөө аргумент гаргаж бичих хэмжлэл хариу тайлбар бичих бодлого баримтууд гаргах за хуралдаанд оролцоод гэрч асуух гэдэг тэр л нэг өмгөөлөгчийн хийдэг ажлуудыг хийжсэн. Тэгээ явандаа энэ талаар илүү судлаад за тэгээд
18 оноос Монголын олон улсын арбитрт арбитрчаар бүртгүүлээд хэрэг маргаанд арбитрчаар оролцож эхэлсэн байгаа. Яг хөө эхлээд миний хувьд бол өөрөө нөгөө өмгөөлөгдөг дуртай талуудын эрх ашигыг хамгаалдаг тэр тал дээр байсан болохоор ерөнхийдөө л нөгөө нэг өөрсдийнхөө эрх ашигыг хамгийн сайнаар яаж гаргах уу, хөл зүйн аргументыг яаж гаргах уу гэдэг дээр илүү анхаардаг гэсэн баг. За арбитрч болоод ирэхээр яалтчгүй хоёр тал маргалдана. Заримдаа тэр маргаан болвол бас шууд одоо тийм хуулийн зүйл заалт ингээд яг таг талсан ингээд хэрэглээд ингээд зөвхөн шийдчих хэрэг байдаггүй, маш яриг төрхтэй үйл баримт нь одоо комплекстэй. Заримдаа тэн дээр нотлох баримтууд нь хотод төлөвлөж байдаг юм уу. Тэгэхээр нөгөө хоёр талын байр суурийг сонсоод ирэхээр хүн арбитрч бол юмыг их арай өөрөөр хардаг болчихсон байлээ өмгөөлөгч байхаас. Арбитрчийн үед би яг нөгөө ажиллаж үзснийхаа дараа өмгөөлөгч өөр ажиллаж байхдаа арбитрийн хэрэг маргаан дээр тий ялангуяа томоохон тийм комплекс хэрэг маргаан дээр бол ерөөсөө арбитрч нарт одоо нөгөө аргументаа гаргахдаа асуудал нь юу юм? Энэ дээр байгаа асуудал юу юм? За энэ асуудлыг шийдэл нь юу юм? Яагаад энэ шийдэл нь зөв юм гэдэг энэ гурван дээр л тулгуурлаад тайлбараа бэлдээд тэгээд тэрнийхээ дагуу хөтлөөд арбитрчаа одоо тийм ийм асуудал байна гэдэг логик дарааллын дагуу ингээ хөтлөө яхад арбитрч нь тэр нь бол нөгөө хэрэг шийдвэрлэхэд маш их төхөмтэй байдаг. Тэгээд тийм маргаар арбитрчийн нүдээр энэ хэрэг маргааныг яаж харах уу гэдгийг илүү хараж илүү нөгөө арбитрчийг шийдвэр гаргахад нь төхөн болох үүднээс маш тийм цэгцтэй. Гэхдээ яг энэ гурван асуултанд хариулах маягаар юмнуудаа их бэлтжээвэл их зөв гэмтэй юм болов уу гэж өөрөө бол мэдэж сурч авсан. Арбитрчийн хувьд ч гэсэн А тал нэг юм, хариуцагч хэмжиж тал нэг юм хэлнэ, хариуцагч тал нь өөр ингээ хүндлэн хэлнэ. Тэгэхээр энэ хоёрыг яаж хооронд нь одоо юу яах юм гэдгийг ингээд хаяа бол маш цаг хугацаа шаардаж тэрийг ойлгоно тий. Тэр материалтай хагаад тэгээд тэрийг шийдвэрлэнэ. Гэтэл тэрийг нь өмнөөс нь энэ чинь энэ асуудал байгаа юм. За эдний хэлээд байгаа юм нь бол энэ асуудал болохоор энтэй холбоогүй юм аа. Тэгэхээр энийг л шийдэж байгаа юм. Энийг шийдэхэд бол энэ л одоо энэ зүйл заалтчууд энийг харах хэрэгтэй. Энэ нь бол ийм өөрөө зөв шийдвэр болох юм аа гэдгийг ингээд тайлбарлаад өгчих юм бол тэр бол арбитрчийн ажлыг бол нэлээд одоо хөнгөлөн гэсэн. Арбитрчний толгойч гэсэн ерөнхийдөө хуульчийн хувьд бол адилхан л нэг логик дараал яаж зэтэн бодож байгаа төстэй байдаг учраас. Тэгэхээр яг арбитрч болоод нэг сурсан юм нь бол өмгөөлөх хэрэгтэй яг тэр талаас илүү арбитрчийн шийдвэр гаргахад нь тусалсан байдлаар аргументад дэвшүүлж ивэл ямар юм байна гэдгийг бол сурч авсан. Тэгэхээр одоо манаас бол олон улсын гэрээ хэлцэл тал руугаа бол орж эхэлж байна. Тэгээ манай подкастыг бол сургуулийн бас доод курсын ч тийм манай курс оюутнууд үзэж байгаа. За мөн хууль эрх зүй сонирхдаг. Одоо ерөөсөө нийгмийн харилцаа хуулиас гадуу байна гэж байхгүй. Тэгэхээр бас одоо энэ чиглэлээр сурдгуу, ажилдгуу ч гэсэн одоо сонирхож байгаа хүмүүс бас байгаа. Юу зэрэг гэдэг нь гэхээр олон улсын гэрээ гэдэг ойлголтыг ерөнхийд нь маш товчоор тайлбарлаж өгөөч гэж. Өөрөөр хэлбэл ямар талуудын хооронд байгуулагдсан байвал энэ төрлийн гэрээ болт юм бэ те. Агуулгын хувьд юм эсвэл их цүүр дагаврын хувьд тодорхой шаардлагыг тавигдаад байна гэдэг асуудлыг. За олон улсын гэрээ гэхээр бид нар яг уу миний хийдэг олон улсын гэрээ хэлцэл гэдгээс ер нь нэг томьёоны хувьд жоох нэг зэгцэлж тий. Яг одоо бидний хууль дээр албан ёсоор олон улсын гэрээ гэдэг маань өөрөө улс хоорондын нөгөө хийдэг гэрээ хэлдэг шүү дээ. Олон улсын нийт эрх зүйн хэм хэмжээг хэрэгэлдэг. Монгол улсын засгийн газар юу гэдгийг бүгний амьтад улсын засгийн газартай зээлийн хэлцээр хийлээ. Тэгээд тэрийг улсын хурлаар батлууллаа. Сайхан батлаа. За энэ маань өөрөө Монгол улсын олон улсын гэрээ. За эсвэл олон талт гэрээ хэлцлүүд байдаг тийм. Олон улсын нөгөө Вений конвенц ч гэдэг юм уу. Тийм гэрээнүүд байна. За засгийн газар хоорондын ордог, улс хоорондын ордог жишээ нь хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хоёр талын гэрээ. Bilateral investment treaty гэдэг. Энэ бол өөрөө яг нөгөө олон улсын нийт эрх зүйн хүрээнд олон улсын гэрээ за зарим үед Монгол улсад бол олон улсын хэлцээр гэдэг нэр томьёолоор явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг миний ажилдаг бол салбар бол энэ олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээний олон улсын гэрээ хэлцээр биш. Ерөнхийдөө бизнесийн эрх зүйн хүрээнд улс амнсан гэрээ хэлцэлхийг үүнтэй холбоотой хууль эрх зүйн ажилтай холбоотой ажлыг хийдэг гэсэн. Тэгэхээр миний хувьд болохоор бизнес эрх зүйгээр ерөнхийдөө мэргэжсэн энэ талаар ажиллаж ирсэн болохоор энэ тал дээр бид нөгөө cross border буюу олон улсын гэх юм эсвэл хил дамжсан тийм гэрээ хэлцэлүүд дээр нэлээд ажилладаг. Энэ нь өөрөө Монгол улсад гадаадаас Монгол улсад хөрөнгө оруулах гэж байгаа эсвэл хамтарч ажиллах гэж байгаа
бүтээн байгуулалтын төсөл тий хийх гэж байгаа. За эсвэл Монголын аж ахуй нэгжүүд гадаад улсын этгээдтэй харилцаа худалдааны гэрээ хийх гэж байгаа, гадаад улсад хөрөнгө оруулах гэж байгаа. Гэх мэтчлэн одоо нэг улсын нутаг дэвсгэрийг хязгаарлахгүйгээр өөр улсыг хувь хүн хуулийн этгээдийг хамарсан ийм гэрээ хэлцээрүүд дээр ажилладаг гэсэн. Энэ гэрээ хэлцүүрүүдийн одоо cross border буюу хил дамсан энэ хэлцээрийн нэг онцлог нь гэх юм бол ердөө өөр улс орны эрх зүйн одоо системд харьяалагддаг хувь хүн хуулийн этгээдүүд хоорондоо гэрээ хэлцэл хийж гин гэсэн үг. Тэгэхээр өөр улсын хүмүүс чинь тэр хоёр одоо этгээдийн хооронд хийж байгаа гэрээ хэлцэлд ямар улсын хууль үйлчлэхийн, ямар улсын хууль заавал одоо дагаж мөрдөх хэмжээ болохын, яаж гүйцэтгэл зохихын гэдэг тал дээр ерөнхийдөө анхаарч ажилладаг гэсэн үг. Жишээлбэл Монгол улсад одоо юу гэдэг хөрөнгө оруулалт хий, компани худалдаж авъя ч гэдэг юм. Эсвэл одоо энэ төсөлд хөрөнгө оруулалт хийя. Тэгээд гадаадын хөрөнгө оруулагч олбод Монгол улсын хууль эрх зүйн системийг одоо судлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг нь яаж хийдэг, компани яаж байгуулдаг, эсвэл тэр хийсэн хөрөнгө оруулалтыг нь яаж хамгаалдаг, хийсэн хөрөнгө оруулалт тэр үр ашигаас нь ямар байдлаар татвар авдаг, тий үйл ажиллагаа явуулахад ямар хуулийг баримтлах ёстой вэ? За хөрөнгө оруулаад компани хамтран эзэмшиж байгаа бол эзэмшигчдийн хооронд ирэх үүргийг яаж шийдвэрлэдэг, зохицуулдаг гэх мэт компани эрх зүйтэй холбоотой зөвлөгөөч гэдэг юм уу тий. Тэрнтэй холбоотой гэрээ хэлцэлтэй хийх зөвлөмжүүд байна. За банк санхүүгийн гадаадын банк санхүүгийн байгууллагаас Монголын этгээдэд зээл олголоо гэж бодъё. За хэлийн гэрээгээ хийлээ. Тэрнтэй холбоотой банк одоо баталгаа яаж гаргах юм, барьцаа яаж үүсгэх юм. За гадаадын этгээд бол барьцаагаа бид нар барьцааны эрхийг яаж авах юм, тэрнийгээ яаж бид нар бүртгүүлж одоо өчн төлөвлөр болгох юм гэдэг юм уу тий. Энэ асуудлууд дээр нь ерөнхийдөө Монгол улсын хуулийн одоо зөвлөх юмнууднаас бид нар зөвлөгөө өгж гэрээ хэлцлүүд дээр ажилладаг гэсэн. Тэгэхээр бизнес одоо бидний одоо гол ажилдаг хамтарч ажилладаг этгээдүүд маань ерөнхийдөө хувь хүн хуулийн этгээдүүд тэр дундаа одоо бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хуулийн этгээдүүдтэй үйлчлэгээ өгж ажилладаг гэсэн. За энэ олон улсын арбитрийн маргааны хувьд нь аливаа улсын эрх зүйн харилцаанд тогтсон ажиллаж бас ялангуяа бизнесийн харилцаан дээр те ийм тогтсон заншил юм уу тогтсон зохицуулалт гэдэг ч юм уу яг хурцлагтай. Энэ бол яг энэ арбитрийн эрх зүйн маргааны хувьд ямар нөлөөг үзүүлдэг вэ? Ялангуяа энэ улс орон болгонд л энэ өөрсдийн гэсэн онцлог байдаг болов гэж харж байна л да. Тэгэхээр энэ талаар бол яг олон улсын тэр гэрээтэй холбогдлолтой зохицуулалтууд дээр арбитрийн хувьд ямар одоо зохицуултыг баримталж байна. Энэ дээр энэ хуульчнаар юуг анхаарах шаардлагатай вэ? Одоо та өөрийнхөө яг энэ талаарх болж исэн кейсүүдийг бас тайлбарлаж ярьж байна шүү дээ. Юуны тухайн улсынх нь заншлын хэмжээ гэсэн үг үү тий? Тийм одоо өөр улсуудын тэр эрх зүйн тогтсон заншил нь юу гэдэг чинь тий тухайн яг хоёр улсын хоорондын бизнесийн харилцаанд тий хоёр улсын хуулийн этгээдүүдийн хоорондын бизнесийн харилцаанд ямар бодлоор нөлөө үзүүлээд байна. Наадах чинь аюу тийм чухал асуудал. Ялангуяа манай Монгол улс чинь одоо 90 оноос өмнө бол төлөвлөсөн эдийн засгтай социалист улс байсан тий. Бизнесийн одоо тэр харилцаа гэдэг юм байхгүй төрөөс л одоо төлөвлөсөн байдлаар эдийн засгийн харилцаа явдаг байсан. Тэрнээс хойш 30 гаруй жилийн хугацаанд бизнесийн эрх зүй, хувийн одоо харилцаанууд хөгжиж тэгээд энтийг дагаад одоо бизнесээ чигээд байгаа. Гэтэл нөгөө талаас бид гадаадын этгээдүүдтэй гэрээ хэлцэлд ороход бол тэд нар бол нэлээд одоо тий улс орныхын хувьд хэдэн зуун жилийн туршид тийм хувийн эрх зүй, бизнесийн эрх зүй хөгжөөд ирсэн тийм улс орны хууль эрх зүйн системд харьяалагддаг тийм этгээдүүдтэй хийдэг. Энэ дээр нөгөө яалтчгүй бизнес хийх арга барил эсвэл бизнес хийх юуг нормал гэж үзэх үү те юуг хэвэн гэж үзэх үү гэдэг тэр нөгөө шалгуур нь шал өөр байдаг л та. Гэхдээ яг нь Монгол улсад тэгэл гэрээ юу бизнесийн үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа гадаад этгээд бол яалтчгүй Монгол улсын л энэ нөгөө хууль эрх зүйн хэмжээ за энд нь тогтсон заншил гэдэг юм уу тэрэнд нь л одоо тааруулж хийх бол тэр бизнес өөрөө бас амжилттай явахгүй байх. Одоо тэр хүчин зүйл болно. Хэрэг маргааны хувьд бол тэгээд арбитрийн хэрэг маргаан маань өөр улсуудын этгээдүүдийг хамарж байгаа боловч бид нар маргааныг ямар улсын хуулиар шийдвэрлэхийг гэдгээ гэрээндээ тусгацсан эсвэл арбитрийн бүрэлдэхүүн маань тэрийгэ тогтоогоод Монгол улс жишээ нь Герман улсын хуулийн этгээдтэй маргаанд оролцож явах юм бол Монгол улсын хуулиар энэ гэрээнээс үүссэн маргааны шийдвэрлэнэ гэсэн байхад бол
ялцчихгүй Монгол улсынхаа хуулийг бариад тайлбарлаад Монгол улсад ийм байт юм аа гэдгээ тайлбарлаад явдаг. Зүгээр заншлын хувьд бол мэдээж арбитрч нар нь гадаад этгээдүүдтэй Монголын одоо бизнесийн чинь сайн мэдгүй, Монголыг сайн мэддэггүй гадаадын арбитрч нар томилогдчих юм бол тэрийг бас ойлгуулахад их хэцүү те. Хууль дээр хэдийгээр ингэж заагаагүй ч юм бол практик дээр эсвэл заншил нь угаасаа ийм байт юм аа гэдгийг Монгол хүн бол нэрээ тийм дээ одоо ийм гэдгийг илүү ойрхон амархан ойлгох бах. Монголыг мэдгүй хүнд тэрийг бас ойлгуулах хэцүү. Тэгэхээр тэн дээр бол яалтчгүй хөнгөлөгч ур чадвар те. Монголын энэ байгаа нөхцөл байдлыг практикийг яаж одоо гадны тэр арбитрчийн хувьд тийм байж юу гэдэг одоо тий ойлгохоор байдлаар тайлбарлах уу тэрнтэй холбоотой нотлох баримтч гэдэг юм уу тийм persuasive буюу ятгах чадах тийм аргументуудыг гаргах уу гэдэг бол нэлээд бас ур чадвартай холбоотой асуудал болно. Тэгээ тиймэрхүү ч яг асуудлууд бол нэлээд гардаг л та. Монгол улсад хуулийн дээрээ бид нар хэдийгээр одоо юу гэдэг юм жишээлбэл газрын эрхийг дуусгаас өмнө 30 хоногоос аль хэдийн өмнө нь бол нөгөө өргөдлөдрөө гаргацсан байх хэвээр ингээд маш олон шатаагалаар нөгөө газрын эрхийг сунгах нэг процесс явдаг. Тэг боловч нэг хуулиараа бариад явах юм бол нөгөө хугацаагаараа барай явах юм бол нэлийн олон сарын өмнө өргөдлөө гаргаад газар сунгуулах хэрэгтэй тий байгууллагуудаас зөвшөөрлөө авах явах хэрэгтэй. Гэтэл практик дээр яадгүй гэхээр тэр болгон тэр газрын эрх дуусгаас 4-5 сарын өмнө ч юм уу тэр процессыг эхлүүлээд явдаг юм байхгүй. Ямар ч гэсэн нэг хуулийн хугацаанд нь өгөөд тэгээ газрын эрх нь дууссан байсан ч гэсэн тэр процесс маань өөрөө явсаар агаад үргэлжлэн явсаар агаад газрын эрх нь сунгагддаг дунд нь ингээд хугацааны гэп гардаг ч юм уу тий. Тэгтэл тэрийг чинь одоо үгүй Монголд угаасаа практик нь ингэдэг юм аа. Хэдэрхий эрт байх юм бол ийм байдаг одоо хуулийн дээр ингэ заасан боловч энэ бол асуудал болтгоо. Төрийн байгууллагуудаас ингээд шатараатай арга хэмжээг аваад энийг шийдчихтэй гэдгийг ингээд тайлбарлахад бас тий яагаад тэгдэв тэрийгээ нотлох баримтаа бид нар яаж гаргаж өгөх вэ гэдэг бол нэлээд бас асуудал болж байсан. Бидний хувьд нэг хэрэг дээр ажиллаж байхад практикийн хувьд бол яг хөө тийм байна. Зүгээр тухайн улсын хууль эрх зүйн соёл нь нөлөөлөх тал дээр бол маш их нөлөөлдөг. За хамгийн одоо экстрим бол бид нар нөгөө исламын шашинтай улсууд мэдэндээ лалын шашинтай улсууд. Тэгээ исламын нөгөө шариа гэдэг хууль байдаг. Тэгээ шариатын хуулиар болохоор юу яаж болтгоо байна л та. Мөнгийг нөгөө хүүтэй зээлж болтгоо. Тэгэх юм бол мөнгө хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо өөрөө шариагийн хуулиар хориглогдсон юм. Мөнгө хүлэх бол муу зүйл гэдэг тийм шашны юм. За тэгээд нөгөө Middle East буюу дундад ойрхон орнын зарим улсууд бол яг энэ шариагийн хуулиар мөрддөг тийм улсууд байгаа. Тэгэхээр тэр улсын одоо хийж байгаа одоо жишээ нь юу гэдэг Дубай ч гэдэг юм уу, Сауди Араб ч гэдэг юм уу тийм энэ улсуудад одоо бүтээн байгуулалт хийлээ гэж одоо томоохон хэмжээний юу гэдэг хэдэн биллион доллараар өндөр байшин ч юм уу юм байна. Тэгэхэд бол яалтчгүй нөгөө төслийн санхүүжилт ч юм уу ямарваа нэгэн төрлийн санхүүжилт хийх шаардлагатай болно тийм. Тэгэхээр энэ санхүүжилт ч өөрөө нөгөө зээлэл олгож байгаа юм чи хүү тооцох гэдэг. Тэгтэл нөгөө тухайн улсынх нь шариагийн хуулиар хүү тооцож болохгүй гэдэг хэлтэй. Тэгэхээр энэ дээр тулгуурлаад бүр юу гарч ирсэн бэ гэхээр Islamic financing буюу лалын тэр исламын санхүүжилтийн схем гэдэг тийм. Ийм бүр одоо хуульчдын хувьд өөрийн төрөлжсөн ийм мэрэгчсэн салбар гарч ирсэн. Хүүг одоо шариагийн хуульд зөрчилгүйгээр яаж энэ санхүүжилт гэдэг маань мэдээж өөрөө дахиад хүү ч юм өөрийн байдлаар ашиг олдог байх тийм одоо бизнес эхэлсэн байгаа тийм. Хийх үү гэдэг ийм салбар гарч ирсэн. Тэгэхээр тэр одоо юу гэдэг Индонез улс ч гэдэг юм уу лалын шашинтай. За энэ нөгөө арабын улсууд нартай гэрээ хэлцэл хийх гэж байгаа. Ялангуяа санхүүжилтийн гэрээ хэлцэл хийж байгаа бол зүгээр бидний шиг одоо нөгөө манай бидний зээлийн гэрээнд тэдэн хувийн хүүтэй байна. Сарын ингээд тавьчих болдоггүй. Яг энэ Islamic financing буюу энэ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад тэр санхүүжилтийн схемийг нь илүү өөрөөр гаргадаг байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй бидний хувьд бол мөнгө зээлээ тэрнийхээ ашиг хүүгээрээ өртнө гэдэг бол дээжин байгаа боловч исламын шашинтай хүмүүсийн хувьд тийм биш. Тэгэхээр энэ хоёр хууль эрх зүйн гэхээсээ илүү соёлын шашны ялгаа нь өөрөө хууль эрх зүйн одоо ажил дээр ч гэсэн ийм ялгаа том ялгаа гаргаад байдаг гэдгийг аягүй том бас жишээ болов гэж бодож байна. За ингээд одоо манай подкастын маань бас цаг болж байгаа шүү байна. Сүүлийн асуулт асуу гэж бодсон. Таны одоо сая өмнөх ярьсан зүйлсүүдийг сонсоход бол үнэхээр олон улсын түвшний хуульч болмоор юм шиг бол маш их урам зориг авлаа. Тэгэхээр
Яг наад чи ингээд бодож байгаа ингээд оюутан залуус та ямар одоо зөвлөгөө өгөх олон улсын түвшин бүлээн зөвшөөрөгдсөн ийм мундаг хуульч болох яг тань шиг. За баярлалаа. Хуульч гэд өөрөө бол байнга суралцж явдаг мэрэгжил. Тэгэхээр бол байнга л нөгөө суралцах нэгдүгээрт арга барил те суралцах хүсэл тэмүүлэл сониуч байдлаа алдахгүй байгаасаа гэж би бодож байна. Оюутан байхасаа л оюутан хүн хамгийн сониуч одоо бүх юмыг сурч идэг. Тэр зан чанараа ажил дээр гарсан ч гэсэн алдахгүй өргөжлүүлж дандаа шинийг сурж өшөө ахиулж явах тэр бодолтой байгаасаа гэж боддог. Хоёрдугаарт бол миний хувьд олон улсын гэрээ одоо юу гэдэг тэр cross border transaction буюу хил дамсан этгээдүүдийн хэлцлүүд дээр ажилладаг. Боловч энэ дээр хамгийн чухал юм нь одоо би Монгол улсынхаа хуулийг хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр эхлээд бид нар сайн хуульч болохын тулд тухайн одоо өөрийнхөө мэрэгсэн одоо болж үйл ажиллагаа явуулах тэр улсынхаа хуулийг хамгийн сайн мэрэгшиж одоо чадварлаг эзэмшсэн байх хэрэгтэй гэж боддог. Бусад улсын одоо юу гэдэг хууль мэдээж бид нар юугаараа өөрийн жишээ нь англо-саксоны хууль одоо Английн хууль, Нью-Йоркийн хууль юугаараа өөрийн гэдгийг мэдээж мэдэх бол дараагийн асуудал. Хамгийн эхлээд бол Монгол улсынхаа хуулийг маш сайн ойлгодог, тайлбарлаж чаддаг эзэмшсэн байх хэрэгтэй гэж бодож байна. Өөр одоо олон улсын иймэрхүү гэрээ хэлцэл, иймэрхүү төвшөнд ажиллахад бас нэг чухал юм бол хуулийн мэдлэгээс гадна яалтчгүй хэлний мэдлэг байна. Тэгэхээр олон улсын ялангуяа бизнесийн эрх зүйд бол англи хэл маш чухал. Англи хэл эзэмшиж бид нэр одоо юу гэдэг тэр гадаадын этгээдүүдтэй хийж байгаа хэлцэлээр ажиллах сая чадвартай болно тий. Тэгэхээр ерөнхийдөө дандаа суралцж өөрийгөө сайжруулж авах тийм хүсэл зоригтой байгаарай. Монгол улсынхаа хуулийг эрх зүй системийг сайтар ойлгож сайн энэ чадварыг эзэмшсэн байгаарай. Гуравдугаар англи хэлээ сайн сураарай гэж хэлээ да. За ингээд манай Канта подкастын маань 7 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч тэ цагаасаа бидэнд зарцуулсан Ямин Чимэгчтэй маш их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Өнөөдрийн подкастыг хөтлсөн эрх хүлгүүн Батбаяр хоёртой бас намайг энэ подкаст урьсан маш их баярлалаа. Ингээд сонсогч та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа.